네, 저는 한국에서 온 김수향이라고. Сайн байна уу? Намайг Ким Су-хён гэдэг. Би Солонгосоос Оросоос Монгол, Монголоос Европ руу аялахаар төлөвлөөд машинаараа явж байгаа аялагч байна. 2024 оны 8 дугаар сараас аялал маань эхэлсэн. Ер нь 7 жилийн өмнөөс л Солонгосыг тойрон аялаж эхэлсэн. Харин энэ аялал бол миний олон жилийн өмнөөс мөрөөдөж байсан мөрөөдөл мөн байгаамаа. Заавал хөгшөрчүүд биш, залуудаа аялье гэж бодоод л анх гэрээсээ гарсан да. Монголын эрх чөлөөтэй унган байгаль үнэхээр гайхамшигтай санагдлаа. Машин барьж явахдаа 5 хошуу мал тал нутгаар тархсан байгааг хараад ямар гоё унган байгалаараа байгааг мөн малчид малаа маллаж аж төрж байгальтайгаа ойр амьдарч байгааг хараад үнэхээр бахархмаар бас биширмээр санагдлаа. Монголоор аялаж байх хугацаанд янз бүрийн гинтийн асуудал их гарч байсан. Тэр болгонд монгол хүмүүс найрсгаар тусалж зүгээр явж байхад хүртэл солонгосоор яриад л зүгээрөө тусламж хэрэгтэй юу гэж асууж байсан. Ер нь монголчууд их тосрох найрсаг хүмүүс юм байна. Олон ч монгол найзтай болоод үзэж байна да. 제가 몽골에 와서 차를 Сая машин маань бензингүй болоод зогсчихлоо. Баян үлгийгөөс нааш явж байгаад бас гэмтэл ингэ зогсчихсан. Тэр үед нэг Плюстэй хүн ирээд юу болсон бэ гэж тусалсан юм л та. Ер нь хүмүүс их тусалж байгаа. Гэхдээ одоо бол бензиний тоолуур нь эвдэрч гисэн юм байна гэдгийг ойлголоо. Уг нь би маргааш Казахстан явна гэж бодож байсан. Гэтэл дахиад л машинаа засуулах хэрэгтэй юм шиг байна. Одоо бензин л ирчихвэл машин маань зүгээр асчих байхаа. 원래 내일 모레 카자흐스탄 가려고 했는데 또 차 한번 고쳐야 될 것 같아요. 저 러시아에서는 통으로 디젤 Оросд байж байхад савнд бензин авч болж байсан. Хөвсгөлч болж байсан. Улаанбаатарт л савнд бензин өгдөггүй юм байна. Жаахан төвхтэй л юм. Уг нь урдчлаад бензинээ аваад явж ивэл аялагч хүмүүс санаа зовхгүйгээр илүү тайван аялна шүү дээ. Эзгүй хээр талд явж байгаад бензингүйгээс болоод машин маань унтарчихвал хэцүү шүү дээ. Гэхдээ бензин их хэмжээгээр авч явбал гал гарах ч юм уу ямар нэгэн аюулд орж магадгүй болохоор энэ шийдвэрийг нь ойлгож хүлээж авч байгаа. 도와줘서 기름 넣고 이제 다시 주행했었는데 Монгол ихэнх айлд Чингис хааны зураг байдаг юм байна лээ. Тэр надад их сонирхолтой санагдсан. Бас айлд орохоор огт танихгүй хүн байсан ч намайг хоноод яв, хоол идээд яв гэж байгаа нь гайхмаар байсан шүү. Бас нэг сонирхолтой санагдсан юм нь хөдөө очихоор малчин, нүүдэлчин аж ахуй байгаа хэрнээ. Хотод нь ирэхээр бүр шал өөр хотын соёл өгтөж байгаа нь ийм эсрэг тесрэг хэрнээ ингэж гоё хоршиж оршиж байгаа нь үнэхээр гайхалтай санагдсан. Тал нутгаар явхад нэг их айгаагүй. Солонгост ч гэсэн хинж байхгүй газраар аялаад явж байсан учраас ер нь бол сурчсан. Гэхдээ Солонгост хаанч байсан сүлжээтэй байдаг учраас айх юм бол хин нэгэн рүү яриад тайвширчдаг байсан л та. Харин Монголд хөдөөнө сүлжээ байхгүй учраас жаахан айдастай байсан ч монголчууд ч бас ингэж л амьдарч байгаа шүү дээ гэж бодохоор айхаа болчихсон. Монгол улс Төв Азид оршдог орн шүү дээ. Энэ орны талаар баг саг мэдэгч гэсэн үнэхээр сонин содон санагддаг байсан учраас илүү сайн мэдхийг хүссэн. Бас өөр оронд огт хараагүй, үзээгүй, мэдрээгүй зүйлийг Монгол улсаас мэдэрсэн. Мөн энэ дээрээд байгаль дэлхийн бүх зүйл нь надад чи амьд байгаа шүү гэсэн мэдрэмжийг төрүүлж байсан.
차는 제가 Энэ машин маань манай улсад цэцэрлэгийн хүүхдүүдийг зөөх зориулалттай машин л да. Дотроо их зайтай болохоор сонгож авсан юм. Олон жилийн өмнө Австрали руу ажлын шугамаар явхад хүмүүс нь ийм машинаар их аялдаг байсан нь сонирхол татаж байсан. Тэр үед Солонгост энэ төрлийн аялал нэг их байдгүй байсан юм л да. Тэгээд энэ машиныг аяллаа машин болгож тогтжуулах саналыг анх дүүдэд тавьсан юм. Дүү маань их гарын урд дүүтэй хүн байдаг учраас хамтдаа судлаж байгаад дүү маань ингэж тогтжуулж өгсөн. 이렇게 했는데 동생이 Дотор талыг нь гоё натурал байлгая гэж бодоод модоор хийсэн. Харин ард талд нь галтгооны хэсэг байгаа. Хойд талынхаа хаалгыг онгойлгоод хоолоо хийчих юм. Мөн ганцаараа аялаж байгаа учраас нэг хүн л унтаж багтахоор хийж өгсөн. Энэ бол хөргөгч. Харин энэ бол зөөврийн ариун цэврийн сав байгаамаа. 근데 몽골에서 특별히 Монголоос авсан зүйл зөндөө байгаа. Энэ эсгийн углаашийг авсан. Хөнгөн хэрний үнэхээр дулаахан болохоор их таалагдж байгаа. Бас энэ оруултыг авсан. Сарлагын үсээр хийсэн учраас их дулаахан юм билээ. Өнгөн ч ихс их гоё байгааз. Монголд үнэхээр хүйтэн учраас хүйтэн дөмсөх боломжтой зүйлс л их авсан да. Энэ бол хурганы арьсан дэвсгэр. Харин энэ гутлыг баян үлгийгөөс авсан. Дотор талны эсгийг гадна талыг нь үхрийн арьсаар хийсэн блэ. Солонгост ийм гутал их үнэтэй байдаг болохоор Монголоос үнэхээр хямдхан авчихсан учраас би үнэхээр их баяртай байгаа. 진짜 싸게 샀어요. 저는 Ер нь би монголоор аялсан аяллаа хизээч мартахгүй хаа. Бас энэ гоё мэдрэмжийг хизээч хаанаас ч мэдрэхгүй байх гэж бодож байна. Монголд унган байгалыг мэдрэх, монгол хүмүүсийн найрсаг зан чанарыг харах, мөн монголчуудын дээдэлдэг өв соёлыг үзэхэд үнэхээр сайхан байлаа. Өөр олон таньдаг хүмүүстэйч Монголд заавал очоорой гэж зөвлөнө. 또 여러분들 덕분에 Надад тусалсан маш олон монгол хүмүүс байгаа. Үүгээр дамжуулаад тэр бүх монголчуудаа үнэхээр их талархаж байгаагаа хэлмээр байна. Цаашид ч Монголыг би хизээч мартахгүй. Угаасаа Монгол Солонгос хоёр улс 3 цагийн зайтай шүү дээ. Одоо явсан ч дараа нь эргээд заавал ирнэ. Бүгдд нь маш их баярлалаа. 저는 꼭 또 올 거예요. 한국에도 또 오세요.